Хорой. За өнөөдөр чистэй студид Дота хортой хөгжимтэй өстө нэг сайхан аль наадмын нэвтрүүлэг маань сайхан эхэлж जैन. Тэгээд өглөө бас яг болж байгаа учраас маш гоё энерги бас үзэгч олонд хүргэж байгаа лаа гэж бодож байна. Яг үнэ Монголд энэ хүн болгоны амарчдаг тэр өдрүүдийг дуу хоороор төсөөлхийн арга. Тийм учраас бас хүнтэй зочтойгоо өнөөдөр студидтэй урьсан байгаа. Өмнө сая та бүхэн соёлын баян сэтгэлтэн саруулж буй нэвшүүлэг Мөнх хотын хөгжим очирлын дуу хэмээх гахалтай дууг бол манай зочин болох Улаанбаатар театрын дуу ангийн дараад гослол дуучин соёлын тэргүүний ажилтан буян тагтах дууны мэдлэгээ дэвшүүлээ. Маш сайхан байлаа танд баярлалаа. Зочноор Улаанбаатар театрын дуучин ая зохиогч Жаргал маань оролцож байна. За баярлалаа. Зя та хоёртаа бас баяр наадмын мэндийг дэвшүүлээ. Тий, баяр наадам сайхан нөө ер нь бас яг энэ бидний нэг бас хүсэн хүлээдэг уламжлал бас энэ сайхан баяр наадам яг энэ цаг үед болж जैन. Тэгээд та бүхэн ер нь яг энэ баяр наадмын хэр их ач холбогдол гэж хэр өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг бай. Тэмээс гэлээ. За ингээд Дэлгэр Монголын ард түмэндээ тэнж хотод сайхан наадараа гэд яриаг эхлүүлж байна. Тэгээд одоо баяр наадам маань нартаа хортой сайхан эхэлж байна ингээд. Тэгээд энэ сайхан баяр наадмаа бол сайхан өргөн дэлгэр гэрүүлээрээ хамт олноороо сайхан тэмдэглэдэг. Тэгээ уран бүтээлч бид бол ер нь баяр наадмаар ер нь жоохон завгүй ажилтаад байдаг. Тийм л одоо эндээс гараад одоо жуулчны тоглолт гээл одоо бид нар тэгэл нэлээл завгүй байна да юм. За жаргал маань. Дэлгэрийнхаа өнөөдөр одоо нийт одоо ямар ч хэсэн телевиз үзэж байгаа бүх монголчуудаа ингээд наадмын сайхан өдрийн мэндийг хүргье. Дэнж хотод л та нар маань сайхан наадарэ. Өнөөдөр 11-ний өглөө маш гоё тийм эрч хүчтэйгээр хямартайгаар ирлээ. Одоо дээрээс нь ажил ихтэй байгаа болохоор өдөр болгон л ер нь эрч хүчтэй. Хамгийн одоо нэг хайртай дуртай ажиллаа хийж ингэж явж байгаа болохоор маш баяртай байна. Сайхан наадж гин. Өнөөдөр хот маань бас хөдөлгөөн ихтэй байна. Цэнгэлдэг орчмоор. Тий, цэнгэлдэг орчмоор маш их хөдөлгөөн ихтэй байна. Үнэхээр гоё хуушур шорлог үнэртэж гин. Эндээс гараад бас наадмынхаа хуушурыг идэх гэсэн. Тий шүү, тий. Хөдөлгөөнтэй байна. Тий. Нэрэлстэй нэг 11-ний өглөө заавал ч нэг цэнгэлдэг тойроод нэг хуушур амсаад явдаг тийм нэг уламжлал байдаг юм шиг байна. Энэ жилийн наадмын хуушур ямар амттай байгаа л гээ тий. Урлагийн та хэд маань бол нэр үнэхээр бас яг баяр наадмаар бол ёстой л цаг үе явж байдаг байх. Яг дээр нэг юм аялал жуулчлалын яг энэ цаг үе болохоор тийм яг тэднэрт бас зориулсан юм тоглолт гэдэл ер нь нэлийн цаг үе байдаг. Улаанбаатар театрын хувьд бол яг бас жуулчдаа зориулсан тоглолтуудыг бол бас нийлээдгүй хийдэг тийм ээ. Тий. Одоо энэ зуны ажлууд гэвэл манайх одоо 6 сарын 27-8 гээл одоо раншиг наадмын нээлтийн тоглолт тэгэл 7 сарын 1-ээс одоо өдөр бүр 16 цагаас гадаад дотоодын жуулчдад одоо үндэсний урлагийн бүрэн хэмжээний тоглолтыг төлөвлөж байна. Тэгээ одоо мөн одоо наадмынхаа нээлтэнд манай хангалттай үндэсний найр хөгжим мөн бүжигчд маань оролцож байгаа. Тэгээ манай театр гэснээс одоо манай театрын 20 жилийн энэ жил тохиож байгаа. Манай Улаанбаатар театр 2006 онд анх чуулган нэртэй үүсгэн байгуулагдсан. Тэгээ 2021 он театр болон үргэлжиж одоо 100 гаруй уран бүтээлчтэй одоо уран бүтээлээ төрүүлж байна. Ингээд 20 жилийн өгдсөн олон сайхан ажлууд зохион байгуулагдж байна. Одоо олон сайхан цуврал тоглолтууд болно. Дээрээс нь бид 20 жилдээ биелэг барих гээд одоо хянз гарах гэхэд одоо хянзны бичлэг маань сая амжилттай болж одоо ихээ бэлдээд ингээд явж байгаа. Бас нэг ийм сонин сайхнаа бас хуваалцъя гэж ингэж бодож байна. 20 жилийн төвхтэй тий. Улаанбаатар театрын маань хувьд бол маш олон сонин сайхантай байгаа юм байна. Та хоёрын маань хувьд ч гэсэн бас шинэхэн уран бүтээлийг үлхийд авах гэж байгааг сонссон. Өмнө нас хамтран уран бүтээл гаргаж ирсэн гэмээ. Уран бүтээлийн талаар бидэндээ олцооч. Ямар ч байсан миний хувьд одоо ингээд Улаанбаатар театртаа ажиллаад 3 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн залуу театрт ингэж орсондоо маш их баяртай байдаг. Манай хамт олон бол маш гоё юм залуулаг орчин үеийг одоо ардын болон сонгодог одоо энэ цагийн орчин үеийн бүхэл одоо жанраар ингэж уран бүтээлээ тойрогдох нь одоо манай театрын бас гол онцлог. Ийм гоё бас айл өрхөд ингэж орж эдгэсэн болж яваад сэтгэлийн баяртай байдаг. Тэгээ өнөөдөр бас цэгэр бэлгцээрээ
нийт ажлынхаа хамт олон бас театрынхаа 20 жилийн мэндийг бас төвшүүлье гэж хэлмээр байна. Тэгээд бит хоёр буян ахтайгаа, буян тогтох ахтайгаа манай ах чинь дуучин, мэрэгчлэн, дээрэс нь бас аяа зохиогч. Тэгээд маш олон гайхалтай дуунуудыг зохиосон байдаг. Тэгээд бит хоёр өнгөрсөн жил Талын Монгол бүсгүйгээд оюун чимэг тий. Оюун чимэг найрагчийн шүлэг манай буян тогтох ахын аялгау. Яг л энэ одоо бас жанр нь гэвэл ер нь бол мэрэгжлийн одоо миний мэрэгжил дүүрийн дуучин мэрэгжилтэй. Тэгээ одоо бол ингээл тал руу хөрвөөл ингээл ажил уран бүтээлээ хийж явж байгаа. Тэгээд мэрэгжлийн ийм чанартай тэгээд Талын Монгол бүсгүй гэсэн маш гоё ийм өвгтэй, аялгаутай сайхан бүтээлээ хийсэн. Тэгээ сая наадмын өмнө бас морины тухай битээр бас шинэхэн уран бүтээлээ үлгэдэж аваад одоо яг дүрсний ажил дээр явж байгаа. Тэгээд Хөнөө халтар гэдэг ийм гайхалтай алдартай. Одоо энэ морийг одоо мэдхгүй Монгол их цөөхөн тий байхгүй гэж би сонссон. Ахмаач гэсэн бас мэдээлэлтэйгээр энэ сайхан дуу надад бас ингэж зориулж аялгауг нь ингэж бас хийж өгсөн талархаж байгаа. Удахгүй хат дээр бас шинэ уран бүтээлээ үлдээж авах гэж байгаа. Одоо тэгээд наадмаас өмнө арай л амжсангүй одоо тэгээд наадмын дараахан одоо болохгүй. Тэгээд ер нь 7 сар сар тэгчтэй наадмын юм юу гэдэг шүү дээ тий. Тэгэхээр нэг тийм гайхалтай тэр хүлгийн тухай нэг маш гоё дуу бас хэлэх юм тий. Энэ морины дууг дуулах гэж би бас маш их хичээж байгаа. Тэгээ өөрийгөө бас маш их эвдэж байгаа. Гэхдээ нөгөө би өөрөө хөдөөний хүүхэд болохоор надад бас ойрхон төхөн байдаг. Гоё байдаг гоё байгаа. Гоё хөнгөлтэй бас. Тэгээд нөгөө моржил энэ жил чинь моржил гарч байгаа. Тэгээ би ч өөрөө моржилтэй. Тэгээ энэ жилийн хамгийн анхны уран бүтээл нь бас морины дуу болж таарж байгаа. Тэгэхээр энийг би маш их гоё бэлгшээж байгаа. Уран мор тий. Тийм нэр бас гоё бэлгшээлтэй юм шүү тий. Одоо тэр заач 20 жилийн энэ жил тохиож байгаа. За мэдээж бол товлогдсон ажлууд хийх байх. Гэхдээ яг ойд зориулагдсан ер нь янз бүрийн арга хэмжээ гарсан зүйл юм байгаа юу? За бид бүхэн одоо 20 жилийн ойдоо бас том бэлэг барих гээд сая ярьсан те янз бүрийн одоо дэлхийн сонгуульдуур Кармен дуурийг бас тавих гээд бэлтгэл ажилд орсон байгаа. Мөн одоо тэгээд ангиудын одоо цуврал тоглолт нэгдсэн гала тоглолт гээд олон сайхан арга хэмжээ бий. Одоо тэгэл цаг тухайн үед нь одоо тэгэл тав хүндээ бэлэг барина да. Бас нууцыг өнөөдөр задруулж болохгүй байна. Уран бүтээлийн талаар гэвэл одоо манай жаргалмаа бол одоо бас нэлийн хөдөлмөрч хүнэлтэй. Тэгээд одоо өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гээд ахаанаад нэг сайхан мэрэгжлийн томоохон агуулгатай юм дуу хийж өгөөч гэсэн энэ хүсэлтийг дагуу одоо Талын Монгол бүсгүй гэдэг тэр дууг одоо бид хоёр хийсэн байгаа. Тэгээ одоо сая ярьсан алдарт одоо Хөнөө халтар азрын тухай шинэ уран бүтээл маань одоо мэдлээд ингэ явж байгаа. Ийм сайхан уран бүтээлтэй ургал сайр үлдээ байна да. Тийм ээ нэг нууц ер нь баг дэлгэчих шиг боллоо тий. Тоглолт тэгээд юу өнгөрсөн жил тоглолтоо хийсэн шүү дээ найз нь 10 сард нам бүхэн өргөнд анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Тэгээд энэ жил бол одоо араас нь уран бүтээлээрээ бас ингээд зэгчдтэй бэлэг барих гад хөдөлмөрлөөд хичээгээд явж байгаа. За баяр наадмын холбоотойгоор ер нь бага насны бас нэг гоё дурсамжууд юу вэ та хоёрт маань? Ер нь нэг бас нэг наадам болохоор нэг гоё дурсамж бас идэрдэг шүү те. За багадаа нэг тэгж ээж илээ нэг ингэж ээж илээ гэл. Ер нь тийм гоё дурсамж байлгүй яг хоо. Бага насны дурсамж одоо аав ээжтэйгээ сайхан наадам үзээд хурдны моронд хүүхэд байлаа сайхан морио унж уралддаг. Тэгээд мориноос хүнддээд 15 настайгаас би одоо өөрөө бие дааж мор үйж ихсэн. Тэгээд ардын хувьсгалаа 80 жилийн сумынхаа 70 жилийн он баяраар одоо өөрийнхөө унган азрыг үйж төрүүлж одоо тэгээд аав ээжигээ бас сайхан баярлуулж байсан. Сайхан түүх маань одоо баяр наадмаар сайхан яадаг да дурс болон үлдсэн байдаг. Эсвэл нэг жоохон багт чинь наадмын хойшуур амсах нэг юм цаанаас нэг өөр юм шиг санагддаг тийм үү? Наадмын хойшуур гэхээр нэг арай өөр амт байдаг юм шиг тийм үгс төрдөг шүү те. Тэгэл наадмын талбайгаар ингээл явж байхдаа. Жаргалмаагийн үед юм тийм дурсамж байна.
Байлгүй яг уу би ч одоо Төв аймгийн Эрдэнэ сумын унарн одоо бүсгүй. Тэгээд багтаа бол Эрдэнэ сумандаа өсөж төрөнсөн. Тэгээд миний өвөө бас нутаг орондоо юм алдартай уяач хүн байсан. Ах маань уяач, аав маань ингээд бас одоо малнаас ер нь бол нэг хол байгаагүй. Гэхдээ би хурдан морь бол унж байгаагүй. Гэхдээ ханьны морь унжсэн. Ханьны ном. Ханьны морийг бол дахиуж ингэж явж үзчихсэн. Тэгэхээр бас гайгүй. Гэхдээ нөгөө наадам үзэхээр яагаад гэвэл нөгөө морь барайнд орч ирэхэд маш юм гоё юм. Догтлог яагаад гэвэл өвөгийн манай гэсэн морь тэ ах юм ингээд яг нэг үзэх нэг морьтой байдаг болохоор одоо тэгэл айрагддаг те тэр үед ингээд дагаал уйлдаг. Ер нь ингээд сайн Монгол хүн чинь тэр нэг морь барайнд орж ирээл те. Эхний нэг айргийн 5-ыг хараад эцдүүд нь яаж баярлдаг вүлээ тэрнтэй адилхан тэгэл дагаал гүүгээл уйлал тэгэл бүжидэг байсан. Тэгэл хуушураа идэл ээжигээ дагаал аавгаа дагаал наадмын талбайгаар нөгөө хүүхдүүд чинь хуушур идэн ундаа аван тэгэл нэг морь үзэн те. Тэгээ найзуудтайгаа уулзаж ер нь бол сумын төвийн нэг бага насны яг л тэр амьдралаар наадмаар өнгөрүүлж байсан. Одоо яг ингээд ажил дээр гараад бол ер нь бол наадмаар яг тэгж баярлах завгүй л яваад байдаг. Баярлуулаад л яваад. Баярлуулаад тий. Олон хүмүүсийг хэлсэн. Тий, яг нөгөө хийц гүрч одоо бас боддөө шүү дээ яг ингээд наадмаар бид нар яг манай урлагийнхан бол ингээд нэг хийц гүрээ. За бүх хөцхүү цэнгэлдэх орох уу гэж мэгээд нэг иймэрхүү тийм зүйл байдаггүй. Ер нь байдгүй болчтой юм байна урлагийнханд. Тэгээд тэгтэл яг нөгөө адилхан нөгөө баяр наадам дотор ингээд ороод явж байгаа болохоор тэгэл давхар баярлалаа ажлаа хийгээл ингээд явдаг та. Маш шүү те нэрэн бас нэг бүгд нэг үндэсний дээл уцаараа гойцсон ингээл хүмүүс тунд ороод ингээл ирэхээр нэг цаанаасаа нэг юм сэтгэл сэргээл нэг ер нь нэг юм өөр болчдөг те орой амьсгал. Тэгээ Монгол үндэсний хувцас маш гоё. Одоо бид нар чинь би бас ингээд сүүлийн үед Монгол үндэсний хувцасанд маш их орж байгаа. За тэгээд цагаан сар наадам энэ бүх баяруудаар яг багтаа дээл өмсдөл байсан. Гэтэл яг нөгөө энэ сэтэл нь юу гэхээр Улаанбаатар театрт орж ирсэн цагаас хойш би бүр үндэсний одоо хувцас бүрэн тоноглолтой болсон шүү дээ. Одоо ингээд хідэн ээлж гэдэг шиг үндэсний хувцастай болсон. Яг гэвэл энэ Улаанбаатар театрын онцлог нь нөгөө ардын болон сонгодог ийм олон ийм дуучдтай. Тэгэнгүүт тэр ардын дуучдыг ард уртынхаа дуучдыг хараад энэ Монгол хувцсыг өмсөх соёлыг ямар гоё ингэж эзэмшсэн юм бэ гэдгийг би өөрөө нөө сонгодгоор төгссөн болохоор тэр болгон дээл өмсдөггүй халаач л өмсдөг байсан. Одоо сүүлийн үед бол халаачиг бараг цааш болгоцсон. Дандаа л дээл өмсдөг. Үнхээр гоё. Тэгээд энэ баяр наадмын үед бас хүн болгон Монгол үндэснийхээ хувцсыг өмсөөд тий. Гоёлоор л ингээд бид нар бас ийм адтай, хувьтай ийм гоё өмсгөлтэй хүмүүс шүү гэж бас хэлмээр байна. Аяц хөгч хүний хувьд зүгээр нэг дурын уран бүтээлчтэй хамтраад бас ажилчдаг болоо гэж би бас боддгийн. Бас нэг өөрийнх нь тэр нэг зохиосон дууг за ямар дуучин төхөө ямар дуучин маань ер нь амьдруулж чадах бол гэдэг зүйл сонголтын дээр бол их байдаг болоо гэж бодож байна л да. Та хоёрын ер нь хамтрал яг хизэнээс эхлээд яг өдий хүртэл үргэлжлэн явж байна. Ер нь бол жаргал маа маань өөрөө ингэж захиалж хэлсэн. Талын Монгол хэсгүүгээ. Тэгээд энэ өнөө халтрын хувьд бол бас би одоо ингээд мор жилийн эхний уран бүтээлийг би галцсахтай юм. Морны уран бүтээлээр эхлэе та надад морны дуу хийж өг гээд. Тэгээ одоо тэр одоо халахын алдартай тэр сайхан газрын дуу санжид төмөр соёлын дөрвөн ажилтан санжид төмөр яруу найрагч гişүүлгийг бичээд өнөө халтрын омгшил гэсэн юм шинэ дуу бас төрж байгаа. Тэгээд яг би өөрөө дуучин хүн болохоор ингээд хин дүүгүүл илүү зохих вэ. Ер нь зарим дуугаа ингээд дуучнаа ингээд нүдэндээ харж үз өнтер зохиосон чи юм тал би одоо жишээ нь одоо ардын жүжигчин ганцорг ах юм маань дуулсан сайхан намар дуу морин гур наадамд орох гээд одоо морин гур хөгжмийн наадам оны шилтүүд бол шалгаруул морин гур хөгжмийн наадам сайхан наадам. За энд дэр нэг сайхан орж үзье. Өөрийгөө нэг хим хэмжээгээ мэдье гэдэг. Тэгээд сайхан намар дуугаа үг аяын өөрөө зохиогоод тэрэнд ганцорг ахад зориулж ингээд бичсэн. Тэгээд морин гур наадамд 200-аад дуу орлуудад ижилчээ. Тэгээд эндээс илдээ дуугаар шалгараад морин гур наадмын 3 дугаар байрыг мөн үзэгчдийн таашаал нийцсэн дууны шагналуудыг тус хүртсэн. Бас тэгэхээр ерөөсөө дуучдаа бодж л юм хийдэг. Дуулах арга барил, тембэр, хоолой, тембэр гэх юм. Тэгэл иймэрхүү аялгүй, иймэрхүү хэллэг ер нь хүн зохино гэж
ингэж л бодож л хийдэг юм да ер нь бол. Тий. Өөрөө угсаа дуулдаг хүн болохоор яг Монгол хүнд маань ямар ч илүү наалттай вэ? Тэгээ аль дуу илүү сэтгэл хангамжгүй гэдгийг сайн мэдчихэж байгаа хэл та. Одоо урлаг соёлын хүмүүс бол ялч хүн наадмаар илүү бас өөр одоо өдөр тутмын амьдрал чих өөр гэдэг байх гэж одоо. Тэгээд наадмаар яг түмэн олноо цэнгүүлдэг та нарын маань хувьд хүмүүсийн одоо хамгийн баяр наадмаар сонсох дуртай хамгийн их дуулагддаг дуу ямар дуу гэдэг юм. За ер нь баяр наадмын үед бол одоо хүн бүх Монгол хүн бүх ингээд огшсон. Ингээд өөр ингээд хад жаргалтыг мэдэрсэн ингэж явдаг л та ер нь янз бүрийн болсон ч ер нь уурч нэрвдэхгүй тэгээд сайхан өдрийн наадам болж байна. Тийм болохоор ерөөсөө тийм огшсон омжсон ийм сайхан бүтээлүүд бас илүү төрхөө явдаг байх. Сүүлийн үед бол тэгээд одоо морины сайхан бүхий одоо наадмын тухай дуунууд бол илүү наадмаар сонтоод байх шиг байна. Би бас тэгж боддог шүү дээ. Яг ингээд одоо баяр цагаан сар ч юм уу те наадам ч юм уу яг энэ Монголын үндэсний энэ баяр наадмын үеэр за тэр дуу илүү гоё гэхээсээ илүү тэр өдөр одоо ихшилж байгаа маш олон төрлийн л одоо нэгэн дуучны дуу яваал гэж байхгүй шүү дээ те. Маш олон уран бүтээлчд байгаа. Тэр олон уран бүтээлчдийн ер нь яг гэвэл тэр хүмүүсийн сэтгэл өөрөө ийм гоё бүх юмыг хүлээж авахд бэлэг те ийм жаргалтай байгаа. Тэгэхээр юу ч сонссон гоё юм аа сайх юм аа гэж ингээл ийм тэнгэр хүлээж авдаг болов уу гэж би боддог бол да. Яг жилээс жил ер нь сонссоор байгаа. Одоо жинзи залуучууд байсан ч гэсэн одоо наадмаар яг Монгол ардын дуунууд, нийтийн дуунууд бүгдээрээ л нэг юм аманд аялагдаад дагаад дуулцдаг. Тэгээ бүгднийх нь ер нь сэтгэл зүрхэнд аль үжээ нэг тийм хоногшсон байдаг юм шиг санагдав. Одоо манай хоёр хөтлөгч жинзи байх тий. Ер нь Монгол хүний нөгөө цуснд нь байгаа тэр ардын өв соёл гэдэг бол тэгэхээр одоо хэдийгээр хот одоо ахугаас хол Монгол одоо ах амьдралаас одоо төв газар өссөн ч гэсэн тэр цуснд нь байгаа болохоор цагаан сар гэхтэл одоо дэлгүүр худалдааны төв юм дандаа ардын сайхан дуунууд хэлжээд тэрийг үл хүлээж авсан сонсчил байдаг юм. Тийм болохоор ерөөсөө үндэснийх баяр наадам гэдэг бол ерөөсөө хүн бүхэн тийм сайхан аз жаргалтай илбэг дийлбэг гэдэг ийм сайхан ингэж тэмдэглэдэг өвд ийдс маань одоо тэрийг уламжлал одоо яг ингээл үргэлжлээл явж байгаа. Тийм болохоор ерөөсөө сая жаргал магийн хэлтгээр одоо тэгээд ер нь ямар ч юм хүлээж авч юм сонсдог гэдэг нь бас их хоногчтой гоё юу байна гэж бас бат. Яг тэр баяр наадмаар ч ингэ явж байгаа даа нэрээ хэлж шүү тийм. Эсвэл муухай биш байна гэдэггүй гоё шүү дээ. Тэгээ манай жинзийн төлөөлөл гэж манай хоёр дөө маань бас энэ хоёрын хувьд ч гэсэн наадам ер нь хэр санагддгоо ер нь яг танаа гэр бүл ингэж хэр их ер нь тэмдэглэдэг бай ер нь чинь бат. Одоо наадмын хэлээ төв цэнгэлтэд үзээд эхэлдэг. Тэгээд ингээл үзэдэл ер нь тэгэл амагшаас авчдаг та. Ааха. Ер нь тэгэл морийг бол бас ингээл уралдаал орж иж байгаа морийг бол бас телевизээр ч юм уу очиж ч юм уу бас үзэж шүү дээ. Тэр ачаад те. Ааха. Хөдөө өсөөгөө хатыг. Хатыг. За. Наадмаар л тэр бүхэн тэгээ танилцсан шүү дээ баг. Тийм. Столик тийм бах те. Ер нь тэгээ вариант морь орж ирэхэд ер нь огшдгүй Монгол юм гэж байна. Тий. Өөрийн хөл ингээд гараад явчихдаг шүү дээ. Зөвхөн үзэж яхад л тэгээд огшоод байдаг юм чинь хажууд нь очоод тэр уур азуулт нь үзвэл өөр л гоё байдаг бах те. За манай студид маань хоёр сайхан уран бүтээлч маань ирсэн. Тэгээд бидний бас ярилцах хугацаа өндөрлөх төгссөн байна. Тэгээд манай Улаанбаатар театрын дучин Жаргалмаагаа бас нэг сайхан уран бүтээлээр үзэгч олондоо мэдлэгээ дэвшүүлнэ хэмээн бас танаас хүсэж байна. Ямар уран бүтээлийг бас наадамч олондоо хөрөх гэж байна. За маш их баярлалаа. Одоо ингээд ихэр дэлгэцээ үзэж сууж байгаа монголчуудаа дахин бас наадмын баярыг хүргье. Тэгээд миний бас одоо сүүлийн үед хийж байгаа уран бүтээл төлөхөө гэдэг ч юм уу. Мэдээж нэгдүгээр мэргэжлийн театрт ажиллаж байгаа болохоор мэргэжлийнхаа уран бүтээлийг хийгээ явж байгаа. Дээрээс нь бас энэ массад одоо арт түмэндээ зориулж бас ингэж уран бүтээлийг бас хийдэг. Тэгэхээр аль алийг алдуулахгүй тулд ингэж хичээж явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд гэвэл ахтайгаа би ямар ч гэсэн мэргэжлийн талаас нэг уран бүтээл хийсэн байгаа. Бас ийм массад зориулсан одоо тий ялангуяа наадамч олон хүмүүст бас зориулсан Монгол одоо морин дуртай бүх сайхан арт түмэндээ зориулсан Хүннүү халтрын ямагшил гэсэн хэмээх сайхан дуу бас хийсэн байгаа. Гэхдээ нөгөө дүрсэн аяг бэлэн болоогүй байгаа. Жаахан дуусаагаа болохоор нэмгсэн гэдэг бэлэн болохоор лаадлаа гэж бодож байгаа. Тэгээ өнөөдрийн энэ студид ингээд арт түмэндээ ахыхаа бас зохиосон Талын Монгол бүсгүй хэмээх сайхан дуу. Зориулан дуулъя гэж бодож байна. Миний дууны үг бас их гоё. За. Би Талын Монгол төрсөн
хаадын удмын төшиг би талын Монголд төрсөн хаттын удмын төвчээ гэж. Тэгээ Монгол эмэгтэй хүнийг тэгж гоё хэлсэн. Яруу найрагч оюун чимгээ шүлэг талын Монгол бүсгүй сайхан буу жаргал мааманд дуусгах нэ. За энэ гайхалтай хамтлаг хүлээн сонсчод ихэд олцсон. За